Номын сайдаа энэ одоо энэ урд 4 жил чирсэн одоо ширэгдэж байна энэ отголох бус арим зөрийн байгууламж байхгүй байгаль орчин голгоор хийхэр бохирдож байгаа. Энэ дээр одоо тодорхой төсөв тавиаг юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар тань эрүүл мэндийн сайдаа энэ говьтайгаар төсөөлж бол говьтайд чинь анаа их сургуулийн салбар байгаа тэнд бүрэн боломжтой гэж бодож байгаа. За Баян-Улгийн аймагт тэр том эмнэлэг баригдсан. Энэний төсөв одоо сангийн сайд ус нэмжээс 3,758 сая төгрөг нэг цалингийн зөрүүтэй холбоотой юм судаагүй уг нь 6 сарын 23-нд бас баруун бүсийн жуулалтаар хүлээлгэж өгөх ёстой байсан дутуу сангижлалтай байгаа. Энийг одоо 26 онд яагаад тусгаагүй юм болов? Энийг тусах боломж бий юу? За Чимбатын номын сайд нэмж хариулъя. За бэсэн гишүүний асуултанд хариулъя. Бэсэн гишүүнээ ер нь бол бид нар аялал жуулчлалын хөгжүүлэлтөд хувийн хвшил суурьтай хөгжүүлнэ гэж үзээ. Тэгээ энэ ч утгаараа одоо аялал жуулчлалын кампуудыг өөрийнхөө камп одоо энэ эзэмшлийн газруудаа дөрвөн улирлын аялал жуулчлалд нийцүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх одоо хөнгөлөлттэй зээл авах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар одоо ариун цэрийн байгууламжуудаа тухайн кампууд нь сайжруулах болон нэмэлт дотог байгуулах дээр хамтарч ажиллана гэж үзэж байгаа. Би тантай санал нэг байгаа зүйл юу гэхээр орон нутгийн сумдууд дээр байгаа ариун цэрийн байгууламжуудыг бид нэр өргөтгөж янзлахгүй бол яг одоо ийм асуудлууд үүсэж байгаа. Энийг бол орон нутагтай хамтарч хийх нь хамгийн чухал байгаа гэж үзэж байгаа.